Статистик бол хүмүүсийн нийтлэг ойлголтоор асар олон тоо, математикийн аргуудыг ашигласан уйдгартай зүйл гэж боддог. Явандаа л статистикт маш энгийн зөвөр л нэг хэдэн томьёо аргууд дээр ерөөхдөө бүх хариултуудыг олж болох тийм маш сонирхолтой шинжилгээ ухааныг хэлдэг. Бид нар хөл бөмбөг, газар зүй, цаг агаар, мөн найз охин ч юм уу таалагддаг охин найрахт хүртэл статистикийг ойлгож болно. Бид нар ямар ч байсан хамгийн түрүүнд төвөр гэгддэг судалгаагаа олох хэрэгтэй. Судалгааныхаа аргаа ярилцлагаар авах ч юм уу, хүмүүсээс санал асуулга авах, эсвэл интернетээс дата мэдээлэл олох гэх мэт маш олон аргуудаар судалгаа авч болно. Эхлээд их олонлог гэдэг ойлголтын талаар ярьцгаая. Энэ нь бол ерөөдөө тухайн чиний хайгаад байгаа асуултан дээр байдаг бүхий л хүмүүс эсвэл дата мэдээллүүд гэж байгаа. Харин төвөр гэдэг ойлголт нь бол тухайн их олонлогоос чи өөрийнхөө чадлын хэрээр олж байгаа зүйл буюу тухайн энэ жишээн дээр харуулж байгаа яг тэр хэсэгхэн хоёр хүний дата мэдээллээр бусад их олонлог гэж буюу бүх зүйлсийг тайлбарлахыг статистикийн шинжилгээ ухаанд зайлшгүй хэрэглэдэг. Тэгээд ийм хоёр статистикийн ерөөхдөө төрөл байдгийнх нь эхнийх нь descriptive statistics буюу тодорхойлогч статистик гэж байгаа. Энэ нь бол бидний саяны түүгээд авсан хоёр хүний жишээн дээр гэвэл түүгээд авсан тэр датан дээр дунджаар энэ хоёр хүн ямар байгаа, юунд илүү их дуртай байна гэдэг ч юм уу тиймэрхүү дата мэдээллүүдийг яг илэрхийлж зураглаад харуулахыг хэлдэг бол дүгнэлтийн статистик гэдэг нь тухайн хоёр хүн дээр хийсэн бүхий л шинжилгээнүүдээр бусад тэр 100 хүн байлаа гэж бодоход тэр 100 хүн нь ерөөхдөө нийтлэгдээ иймэрхүү байх шүү гэдгээ магадлалын хувьд илүүтэй сонирхдаг гэсэн хоёр статистик байдаг гэсэн. За бид нэг сонирхолтой жишээ авахын тулд ийм найз охин ийм бахан охтууд байгаа гэж бодъё. За тэгээд тухайн 5 ширхэг охиныг би ингээд асуусан. За тэгээд тэр 5 охинууд бүгдээрээ найз залуутай ба найз залуусынх нь цалингийнх нь мэдээлэл энд ингээ өгдөж байна. Хамгийн өндөр нь чинь уянгаа гэдэг 4 сая 100 гэдэг ч юм уу. Сувдаа нь бол сая 800 төгрөгийн цалинтай тийм найз залуутай байна гэх мэттэй дата мэдээлэл байна. За тэгээ бид нэр эндээс юу статистикийн дагуу харж болох вэ гэхээр найз залуусынх нь цалин тэгээ энэ ийм хүснэгт ингээ гаргаад тавьчих болно. Ингээд хамгийн өндөр нь уянгаа байна гэдэг ч юм уу. За тэгээд өсөшөө статистик дээр хамгийн тийм чухал ойлголт байдаг нь болонгод стандарт хазаалт гэж ойлголт орж ирнэ. За тэгээд стандарт хазаалт гэдэг нь бол маш энгийнээр ямар ч байсан. Тухайн тэр нэг 5 охтууд байсан. Тэр 5 охины яг тэр дундаж утгыг нь олоод за тэгээд тэр дундаж утгаасаа гэхдээ яг дээш доошоогоо яг ямархуу тийм хэмжээгээр хэлбэлзээд байна те ямархуу тийм хүрээний дотор ерөөхдөө ингэж хоорондоо ингэж хэлбэлзээд байна гэх мэт яг тайлбарыг тухайн томьёогоор харуулж өгч болдгоо. Тэгээд энэ томьёог ингээд энгийнээр тайлбарлах юм бол мэдээж тухайн утга болгоноос нь дундаж буюу энэ x дээрээ зураастай тоог хасах нь байна. За тэгээд тэр утгуудаа бүгднийг хоёр зэрэг төвшүүлж байгаа. Хоёр зэрэг төвшүүлж байгаа шалтгаан нь бол мэдээж утга болгоноос дунджийн хязгаар зарим утга хасах дүнтэй гардаг. Тэгэхээр хасах дүнтэй утгыг мэдээж тайлбарлаж болохгүй. Энэ тайлбарлах ямар ч тийм боломж нөхцөл яг юу гэж тайлбарлах нь статистикийн хувьд байдаггүй болохоор хоёр зэрэг төвшүүлээд хасахын нэмэх гэдэг ч юм уу тийм эерэг утга руу шилжүүлж өгч байгаа. За тэгээд эерэг утга руу шилжүүлж өгөө тус бүрт нь зэрэг төвшүүлснийхээ хооронд нийлбэрт тавина. Энэ дээр том е үсэгтэй сам гэсэн том ярагдаж байна. За тэгээд тэрийг хуваадаг нь n-ийн 1 буюу ягаад n-ийн 1 вэ гэхээр бид нэр бол төвөр дээр хийж байгаа. Төвөр гэдэг нь нөгөө 100 хүнээс 100 ширхэг охин байлаа гэж бодоход тэндээс 5 охин дээр нь л уг шинжилгээ хийж байгаа болохоор төвөр дээр уг томьёог ашигладаг. Хэрвээ 100 охины бүх дата нь байдаг бол шууд эндээ хувааж өгөх ёстой. За тэгээд эргээд бид нэр хамгийн сүүлд стандарт хазаалтаа олохын тулд эргүүлээд тийм язгуур доор авч өгдөг. За тэгээ язгуур доор авч байгаа шалтгаан нь бол эхлээд бид нөгөө нэг хасах утгуудыг тайлбарлаж чадахгүй болохоор зэрэг дэвшүүлээд хоёроор өсгөцсөн шүү дээ тий. Тэнгүүд эргээд тэрийг буцаагаад бууруулаад авчаа гэсэн санаа явж байгаа. За өшөөс статистик дээр хамгийн чухал гэдэг зүйл нь итгэлийн интервал гэж байгаа. За энэ нь бол ерөөдөө статистикчнэрийн
хамгийн чухал ойлголтуудын нэг ба ерөөхдөө ингээд бид нар ингээд статистик дээр альва ингээд дүгнэлт шинжилгээ хийхэд тухайн ингээд олсон дата мэдээллүүд маань юм нормал тархалтаар буюу энэ зураг дээр харагдаж байгаа одоо тэр дундаж утга гэдэг энэ одоо энэ U үсэгтэй байгаа яг тэр голын цэгийг хэлж гин одоо тэр морид дээр байгаа. За тэгээд ерөөхдөө энэ датанууд бүгдээрээ юм дунджаар хэлбэлцэж байдаг. За тэгээд U дээр нэмэх нь нэг ширхэг юм стандарт хазаалтын одоо юм бөөрингийн нэг тийм тэмдэг байгааз. За тэгээд энэ нь бол хэрвээ нэгээр ингээд хазаах юм бол энэ одоо 68% одоо тийм итэх магадлал гэж юм. За тэгээд дээшээ доошоо 2 3 гээд байдаг. За тэгээд тэрнээс гадна бид нэр юм статистик дээр аливаа тайлбарыг хийхэд 90 95 99 гэх мэт ч тийм итгэлийн юм интервалууд дотор өөрсдөө бид нэр шинжилгээ дүнэлт хийдэг. Одоо жишээлбэл 95% итэх магадaltaгаар буюу одоо бид нар өөрөөр хэлбэл тэр дүнэлтийн статистик явах гэдэг нь гэсэн үг л дээ. Одоо нөгөө 5 ширхэг эмэгтэй охиноороо үлдсэн 100 охиноо одоо тайлбарлах гэх юм уу. Тэгэхээр тхийн тулд одоо 95% итэх магадaltaгаар нэг иймэрхүү байж болдгийм байна гэсэн одоо санааг илэрхийлж байгаа. За тэгээд энэ тухайн итгэлийн интервалыг нэг юм Z-score гэдэг та бүхэн интернетээс хайвал одоо тэр итгэж байгаа чиний тэр өгсөн хувь болгон дээр яг статистикаа дүнэлтэнд ашиглаарай гэд энэ 95-ыг чи хөрвүүлээд өгсөн тийм оноо гэх юм уу. Тийм угаасаа бэлэн тийм хүснэгт байдаг. Одоо тийм онол тэрэн дээр жишээлбэл бид нэр 95%-ийг сонгол 196 гэсэн одоо тийм онооны одоо тийм коэффициентийг одоо ашиглаарай гэсэн одоо санааг яваад гэж байна. За тэгээд шууд шинжилгээндээ ороод үзэхэд ерөөхдөө мэдээж бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл дундаж. За тэгээд дундаж дээр бол бүх цалингийнхаа нийлбэрүүдэд тавиад өгнө. Нөгөө 5 хүнийхээ за тэгээд октийнхоо тоо дуугаад өгөхөөр 5 гараад ерөөхдөө тэр 5 охины дундаж нь нэг тийм 2,760,000 төгрөгтэй байна гэсэн санаа гаргаад өгч байна. За тэгээд дараагийн томьёо буюу тухай бүрд нь одоо тухай бүрийнхэн тэр залуусын цалин бүрээс дундаж утгад хасаад өгснийг харж байна. Одоо 2,400-аас 2,760,000 төгрөгийг хасаад байна. За тэгэхээр эндээс яг энэ дээр харагдах юм бол жишээл хасах тун гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бол тайлбарлагдах боломжгүй болохоор бид тэр нөгөө нэг 2 зэрэгтэй төвшүүлж өгч байгаа. За тэгээ 2 зэрэгтэй төвшүүлээд өгсөн юм чи одоо нөгөө саан буюу бүгднийг нийлүүлэх тэр дүнгээ аавна. За тэгээ тэр дүн маань маш их тоо гарч байгаа. Учир нь ингээд тэмдээ 229 тэрбум ч юм уу те. За тэгээ уг дүнгээ буцаагаад одоо бууруулах хэрэгтэй шүү дээ. Дүнгээ 5-аас нэг буюу одоо 5 ширхэг бид нарт тийм охин байгаа. За тэгээ төвөр юм болохоор нэгийг хасна. Тэгэхээр 4 туугаад өгөх хэрэгтэй гэсэн. За тэгээд гараад ирсэн одоо те тэр их тоогоо стандарт хазаалтын томьёо болох одоо буцаагаад язгуур доороос одоо өгөөд 861,000 төгрөг гараад ирж байна. За энэ утгыг яг юу гэж тайлбарлах вэ гэхээр за яг тэр нэг 5 охины одоо дата мэдээлэл нь яг дунд утга буюу тэр 2,760,000-аас 861,000-аар дээш доош ингэж хэлбэлцэж болох юм одоо ер нь хэлбэлцээд байна шүү гэдгийг нэг харуулад өгч байгаа. За бидний дахиад нэг ойлгох ёстой чухал ойлголт нь юу гэдэг вэ гэхээр стандарт алдаа гэж байгаа. Стандарт хазаалт гэдэг нь бол яг тэр 5 дээр хийсэн одоо тийм хэлбэлцлийг ингэнээр хэлж байгаа бол стандарт алдаа гэдэг нь эргээ бид нэг тодорхойлогч статистик биш тийм дүнэлтийн статистик эргээд нэг 100 охин те ер нь хорвоод гэдэг бүх ил охтыг ч юм уу тайлбарлах гад байгаа болохоор тухайн дата мэдээлэлээ стандарт алдаагийн томьёонд оруулж өгөх хэрэгтэй байдаг. Тэр нь бол одоо бидний баруун дээд бууланд харагдаж байгаа EC гэж харагдаж байна. Тэрэн дээр бол стандарт хазаалтаа хуваадаг нь язгуур доор төвийн хэмжээ гэдэг томьёо байгаа. Тэгэхээр түүндээ оруулаад өгөхөр 861,000-ыг язгуур доор 5 туваагаад 385,000 төгрөг гараад ирж байгаа. За одоо бид нар хэлбэлцлийнхаа яг хэмжээг нь одоо яг илүүтэй одоо статистикийн аргын дагуу нөгөө нэг нормал дархалттай гэж үзээд тэгээ нөгөө нэг итгэлийн интервалч гэдэг юм уу те бид нар одоо яг тийм итэх төвшөнд одоо итгэмээр байна гэдэг ч юм уу. Яг тэр илүү одоо тийм сайжруулсан зүйл ашиглах болохоор margin of error буюу MOE гэсэн томьёог ашиглана. Тэр нь Z2-гийн үрждэг нь стандарт алдаа гэж байгаа. Z оноо гэдэг нь нөгөө нэг түрүүн тайлбарласан бидний жишээл 95% би энийг одоо ингээд дүнэлт хийж гаргамаар байна гэх юм бол одоо тухайн хүснэгт дээр үүдэг 196 гэсэн одоо тийм Z оноо тий одоо ашиглаарай гэсэн ч юм уу тухайн оноог ашигладаг. За тэгээд 196 385,000 төгрөчээр 755,600 гэсэн дүн гараад ирж байгаа. За энэ бол яг бидний тайлбарлах одоо хэлбэлцлийн хэмжээ гэсэн.
За одоо ингээд SI буюу одоо ингээд итгэлийнхаа одоо confidence interval гэдэг итгэлийнхаа интервалынхаа одоо яг тайлбарлах үр дүнгээ харуулахад одоо яг бидний x дээрээ зураастай гэсэн одоо яг дундаж утга гэсэн үг. Нөгөө бүгднийг нэмэнгүүтлээ 5 шиг охиныхоо 5 туваацсан шүү дээ тий. Тэгэхээр энэ нь бол 2,760,000-аас нэмэх хасах. Өөрөөр хэлбэл нэмэх хасах гэдэг нь дээшээ ч гэж магадгүй, доошоо ч гэж магадгүй тий. Яг энэ нэг хэмжээнд одоо тийм хэлбэлцээд байна гэдгийг л харуулж байгаа гэсэн. 755,600. За тэгээ хамгийн сүүлийн дүнэлт дээр нь бол 2 сая эхнийх нь хамгийн ерөөхдөө дооцыг нь тийм үү одоо тийм найз охтууд одоо тийм охтууд тийм найзлуутай одоо тэгээ тэднийхэн цалин 2 сая 4,400 ерөнхийдөө хамгийн доотлолтой ямар ч лээсэн байх ёстой байгаад байна. Дээдлэлтэй яг 3 сая 515,600 байгаад байх ёстой гэсэн санааг илэрхийлж байна. За тэгэхээр тиймээс бидний мэдээлэлд ямар ч үндэслээд их охтууд ингээд тухайн нэг хоёр дүнгийн хооронд одоо илүүд үздэг гэж байна. Гэхдээ мэдээж энэ бол статистикийн дагуу өөртөө байгаа датагаараа ийм дүнэлт одоо хэлж байгаа. За тэгээд яг эцсийн яг ингээд тайлбарлаад хэлэхэд бол бид нэр 95% итгэх магадaltaйгаар ерөөхдөө дийлэнх охтууд уг хоёр цалингийн хооронд тийм илүүд үздэг байх нэ тийм залуусыг. Тэгэхээр одоо би энэ хоёр энэ дүнгийн хооронд тийм цалинтай одоо тийм хүн болж байж одоо тийм найз хүнтэй одоо үерхэх тийм боломж үрднэ гэдгийг уг шинжилгээ харуулад өгч байгаа. За тэгэхээр мөнгө бол мэдээж тийм бүх зүйл биш. Тийм зан чанар, хошигнол, харилцаа, тэгээд хоорондын одоо нэгэндээ өгч байгаа тус тийм те сэтгэл гих мэдсэн зүйл үүдгийг бол мэдээж санах хэрэгтэй. За тэгээ хамгийн сүүлдэнд дүгнэлт хэлэхэд бол статистик бол маш сонирхолтой ерөөд чамд байгаа ямар дата байна. За тэгээд тухайн датагаараа чи юунд хариулмаар байна? Юуг одоо яг тооны шинжилгээ ухааныг ашиглаад ч юм уу хариулж болох уу гэдэг зүйлийг ойлгохыг хичээлээ. За тэгээд ерөөдөө математик бол тийм уйдгартай зүйл биш. Ер нь математик хэрэггүй гэдэг ч гэсэн гэж хүмүүс ярьдаг ч гэлээ. Яг үндэ бол математик нь бидний амьдралд ингээд бүх асуултнуудад ингэж тооны шинжилгээ ухаанаа хариулж өгөхөд том дэм болдог. За тэгээд эцсийн дүгнэлтүүд дата бол орц мэдээлэл одоо тий хоол ихж бол орц нь болдог. Харин статистик бол түүнийг тийм амттай яг тийм зүгээр л тийм давс одоо мах тий тэднэр бол одоо бидний төвөр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тухайн тэр төвөр мэдээлэл олсон зүйлсүүд тий одоо тийм амттай хоол болгоход нь одоо тусалж байдаг гэдгийг ойлгуулахыг зорилоо. За тэгээд сэтгэлдээ одоо комент сэтгүүлтэйгээрээ баярлалаа.